Сайн байцгаана үзэгчдээ. Ингээ Mongolia Bike Challenge уралдааны дараагийн өдрийн гараа эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү гараа нь Өвөр хангай аймгийн 30 ус сумын нутгаас эхэлсэн байгаа. 30 ус сумаас 10 км яваад тухайн кемп байгуулагдсан. За ингээд тамирчид өглөөнийхөө бэлтгэлийг гарааны өмнөх бэлтгэлийг хийж байгаа байдлыг харуулж байна. За ингээд энэ өдрийн уралдаан бол нийтдээ хэдэн километр болсон, ямар шүү уралдаан болсон талаар би одоо Цагаанбарс клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Хангартай хамт тайлбарлах гэж байна. Ингээд энэ өдрийн уралдаан хичнээн километр болсон. Энэ ямар шүү замыг туулав? За энэ өдөр бол 6 дахь өдрийн этап байсан. Тэгээд 30 ус сумаас 10 км зайтай газраас 106 км явж уралдсан байгаа бүх тамирчид. Тэгээд өнөөдрийн хувьд гэх юм бол ерөнхийдөө хангай нутагт орсон ч гэсэн ерөнхийдөө тал тийм нэг уруу тийм талаар уралдаж 106 км явж дуусгасан байгаа. За одоо ингээд тамирч тараандаа гарах гэсэн бол бэлэн болсон маань бид одоо 30 ус сумаас гараад ар агуутын голоор өксөж гүн нураар дарж Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын нутаг Морин даваа гэдэг газарт барайгаа барих байгаа. За одоо энд лидер, одоо энэ тэмцээний лидер Марио Дайхог харуулж байна. Хамгийн наадад манай төгөлдөр. За ингээд гараа өглөөний 8 цагт гараас гарсан. За гараанд гарахад ямар байв? Зам ямар санагдав өнөөдрийг? Өнөөдөр ерөнхийдөө талаар уралдсан зам бол сайхан байсан. Тэгээд ер нь 6 өдөр уралдсан гэдэг үднээс тамирчид бол нийлэн ядарсан, цуцсан, тийм анханасаа гараанаас гараа тийм хийлцэж барьсан, атаклсан тийм тасарсан зүйл бол болоогүй. Ерөнхийдөө эхний нэг 40-50 км хүртэл өнгөрөв жигтгэн тийм темптэй.